30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа эмээгийн өсчний газраас мэдээ үргэлжилж байна. Энэ газрын өсчингүүд төдийгүй үйлчлүүлэгчдийн олонх нь өндөр наснууд. Иймээс ч иргэд эмээгийн өсчний газар хэмээн нэрийдэх болжээ. За ямар үйлчлэгээ хэлэх вэ? Та өөрөө мэдчихэж байгаа шүү дээ, тийм үү? Тэгээд ерөнхий хэлбэр нь жоохон иймэрхүү хэлбэртэй юм байна. Тэгээд өөр чи өсөнд одоо ингээд чоотгч нь урт байл аягүй гоё цовжтэй юм байна. За би энэ өсчнээр манай ээж үйлчлүүлж байсан. Би өөрөө үйлчлүүлж байна. Манай дүүнэр хүүхдүүд гээд бүгд эмээгийн өсчин гээд алдартай манай 40-50-ын бараг бүгд мэдчихэж байгаа бах. Анх нэгдсэн цагаас нь л үйлчлүүлж байсан. Баян үйлчлүүлэх шалтгаан маань бол тэр дээ. Ер нь их тийм сэтгэлээсээ мэргэжлийн чадварлаг үйлчлдэг. Ану Beauty салон 6 өсчинтэй олонхон 60 гаруй насны ахмадууд тэр дундаа оюун цэцэг алтан сувднаар тус өсчний газар байгуулагдсан цагаас буюу 20-30 дахь жилдээ энд ажиллаж байгаа юм. Мөн тэд өдгөө залуу үеэч бэлтгэж эхэлжээ. Хүмүүс бол янз бүрийн засалтай хүмүүс болж ирэн зарим нь гоёлын засал, зарим нь болохоор зүгээр энгийн засал, битүү задгаа засал. Тэгээд одоо манай залуучууд өсөндөө маш их анхаарал тавиад өснийхөө гоо сайхан бүх юм ингээд одоо өөрснөө мэддэг. Тэгэл одоо жишээ нь их чинь ингэж засалдмаар, тэгж засалдмаар ингээд одоо юм аягүй сайхан хөгжиж штэ. Тэгээд одоо залуучууд сайхан өстэй байлгахын тулд өөрөөс нь дандаа яаж засах вэ? Ямар өстөнд тохиромжтой байна гэж харилцан ярилцаж өсөж систем аа гэж. Одоо дээр үеийн хүмүүс чинь бол нөгөө цаг баримталдаг те өглөө эрт ирэх тэгээ ирээд үр бүтээлтэй ажиллахын тулд одоо хүмүүстээ маш чин сэтгэлээсээ үйлчилдэг. Тэгээ тийм учраас л одоо энэ их хүмүүс бид нарыг дагаж ерөөсө хөнгөн өдөр гэж байхгүй. Одоо бид нар хичнээн ингэж настай болсон 60 гартлаа ус засж байгаа ч гэсэн байнгын үйлчлүүлэгчтэй тийм л ажилдаг да. Бахархалтай байдаг өсч ээж байгаа да. Тус салоныг анх 1996 оны 6 дугаар сарын 14-нд анх байгуулж байжээ. Лавгдулмаа 10 жилийн сурагч охин байхдаа ээжтэйгээ өсчний газараа нээж байсныгаа саяхан мэд тод сандгаа. Түүний ээж Ламжин өсчин гэрэл зургийн захиргааны газар гэж байхад даргаар нь ажиллаж байгаад зах зээл шилжснээр тус өсчний газрыг нээж байжээ. Ламжин Монгол улс олон улсын мастер өсчин төдийгүй олон улсын шүүгч мөн олон улсчин бэлтгэн гаргасан нь өдгөө амжилттай яваамаа. Ээжийнхээ үйл хэргийг охин нь 2010 оноос хойш өргөжлүүлж байна. Анх үүсгэн байгуулагдал манай ээж ерөөс өсөл мөрөдөл тийм байсан настайчуудтай хөнгөлөлтөд үйлчлүүлнэ гэд. Тэр зарчмыг хизээч бид нар буулгаагүй. Үнэ ерөөсөө маш чанга барьдаг. Гадуур юм үнд орлоо, бензин өслөө, амьдрал хүнд боллоо гэхэд манай өсчингүүд яг л нэг үнээрээ яг л нэг сэтгэлээрээ бүх үйлчлүүлэгч нартай ханддаг. Ахмадуудтай бол ялангуяа маш хөнгөлөлтөд үйлчлдэг. Тий, гадуур 20-30 мянгаар ус засч эрэгтэй ус тайрж хахад манай өсчингөл заримдаа 5,000, 10,000 авч идэг жишээний. Харин Янжин Сүрэнгаа тус салооны мөн л байнгын үйлчлүүлэгч төдийгүй анх тус газар нээгдэхэд касчнаар ажиллаж байжээ. Энд аруула манай дараа ингэж ярьдгээс 10 хуруунд багт миний хэдэн өсчингүүд гээл бид нарт айгүй хайртай. Энд аруула манай дараа ингэж ярьдгээс 10 хуруунд багт миний хэдэн өсчингүүд гээл бид нарт айгүй хайртай. Өөр өсчингийн хаалгаарч ингээ явж байгаад хаалгаарч харддаг юм уу ороход дан танихгүй залуучууд. Тэгэл эднэрлэг орж ирэх хэрэг сайхан байдаг. Тий. Өсмөсөөс асуулах гээд энэ руугаа л ирнэ штэ. Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах тус газар 30 жилийн хугацаанд Зулаа, Сор, Ану Beauty салон гэж 3 удаа нэрээ өөрчилж засвар хийснээс өөрөөр өөрчлөгдсөн зүйл ховор. Зорин ирсэн хүмүүрт сэтгэл гаргаж үйлчлдэг учраас үйлчлүүлэгчид тасардгүй зорин ирж үсээ засуулдаг газар болжээ.